Та шидэт ногоон наалт гэх бүтээгдэхүүнээр чихрийн шижин гэдгээс нь тухай сурталчилгаатай хаанагтад таарч ирсэн үү? Харамсалтай нь уг сурталчилгааны агуулга бүхэлдээ ходол юм. Учир нь бүтээгдэхүүний заавар хэсэгт тус бүтээгдэхүүнийг эм биш булчин суллаж тайвшруулах нөлөөтэй наалт гэж тодорхойлжээ. Ингэхдээ сахарын өвчин идгээдэг гэрлийн бүрхүүлийн эвдэрлийг засдаг гэх агуулгыг огт дурдаагүй байна. Мөн наалтыг зажлах усанд хийж уух талаарч зөвлөөгүй. Энэ талаар тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч One More International компани манай бүтээгдэхүүнүүд донд ийм эмчилгээний бүтээгдэхүүн байхгүй. Компанийн зарчимд дурдсанчлан бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн наалт гэж бусдад түгээх сурталчилгыг хориглоно гэж мэдгдсэн байна. Өөрөөр хэлбэл бүр үйлдвэрлэгч компаниас нь ногоон наалт бол эмчилгээний бүтээгдэхүүн биш гэд сануулчихсан байх нь. Манай улсын зар сурталчилгааны тухай хуульдч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилт нь эрх зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээг сурталчилгыг хориглоно гэж заасан байдаг. Мөн иймэрхүү наалтууд нь өвчний шин тэмдгийг түр хугацаанд намдааж тайвшруулдаг тул эдгэж илааширсан мэт мэдрэмж төрүүлдэг. Гэвч бодит байдал дээр өвчнөд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Эсвэргээрээ өвчнөө эрт үе дээр нь эмчлүүлэх боломжийг хойшлуулж арга зааж явсаар хүндэрсэн хойноо эмнэлэгт хандхад нэгэнт оройтсон байх эрсдэлт хүрнэ. Иймээс баталгаагүй наалтад найдаж эрүүл мэндэд хохирохоос сэргийлээрэй. Эмч зөвлөөгүй бол элдв эмчилгээний аргыг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод think first.